Хуульч шууха хоригдлын эрүүл мэндийн талаар танилцуулж байна. Танилцуулгыг дайрымаа бэлтгэв. Дэлхийн нийтээрээ шоронгийн хоригдлын эрүүл мэндийн асуудалд төдийлөн анхаарахгүй байна. Хорих ангид хоригдлын эрүүл мэндэд муугаар нөлөөлж буй олон хүчин зүйл байдаг. Жишээлбэл агааржуулалт мөн орон зайд авч ус ариун цэврийн байгууламж хангалтгүй хоол тэжээлийн дутагдал зэргийг дурдж болно. Сүүлийн үеийн судалгаа тайлангуудад халуун орны Мальтын улсад хоригдлыг гэрэл агааржуулалт мөн сэнсгүй шоронд хорж сард нэг удаа 1 цаг гаргадаг тухай дурджээ. Түүнчлэн солиодоор улсын зарим шорон, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй шаардлага хангаагүй байна. Тайланд улсад шоронд гинтийн шалгалт хийхэд гал тоогоонд хугацаа дууссан хүнс 2 шоронд нянгаар бохирдсон эрүүл ахуйн шаардлага хангаагүй ундны ус хэрэглэж байсан зэрэг зөрчил илэрсэн байна. Дэлхийд даяар шоронд хоригдож буй хүмүүсийн хувьд зохих эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нь хамгийн том бэрхшээлүүдийн нэг хэвээр байна. Тухайлбал Турк улсын хүний эрхийн нийгэмлэгийн мэдээснээр хоригдлын тоо улам бүр нэмэгдсээр байгаа нь эрүүл мэндийг хамгаалахад бэрхшээл учруулж байна гэжээ. Хоригдол эмчит үзүүлэхийн тулд хүлээх шаардлагатай болдог. Жишээлбэл өндөр хөгжилтэй Австрали улсад хоригдол эмчит үзүүлэхэд 8-7 хоног хүлээх нь хэвийн үзэгдэл байна. Улс орон бүс нутгаас хамаарч шоронгийн эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ өөр байдаг хэдий ч ихэнх шоронгийн хувьд эмнэлгийн ажилтнууд дутмаг байна. Ялангуяа Төв Африкийн бүгд найрамдах улсад эмнэлгийн ажилтнуудын боловсон хүчин хүрэлцээгүй. Уганда улсад шоронд эмч сувилагч байдаггүй, харин эмнэлгийн тусламжийг хэсгийн эмч үзүүлдэг байна. Иран улсад 3000 хоригдолтой шоронд 24 цагт нэг ерөнхий эмч үзлэг хийдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2020 оны тайлан Европын 36 орны шоронд хоригдож буй 1000 хүнд 36.4 эрүүл мэндийн ажилтан ногдож байна гэжээ. Энгийн иргэдтэй харьцуулахад олон сувилагч байсан ч шүдний эмч хамаагүй 100 буюу 1000 хүнд энгийн иргэдийн хувьд 6.2 харин хоригдлын хувьд 1.4 шүдний эмч ногддог байна. Нэгдсэн үндэстний байгууллагын 2022 оны хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад шоронд байгаа хүмүүс хүний дархлал хомсдлын вирусын халдвартай байх магадлал нийт хүн амын дундах насанд хүрэгчдээс 5 дахин их байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийт шоронгийн хүн амын дунджаар 3 гаруй хувь нь хүний дархлал хомсдлын вирусын халдвартай амьдарч байна. Шоронгуудад хүний дархлал хомсдлын вирусын халдварын тархалтыг бүс нутгаар нь авч үзвэл зүүн болон өмнөд Африкт 12% байгаа бол 2022 онд Замби улсад 21%, Зимбабве улсад 35% хүрчээ. Гэсэн хэдий ч эмчилгээний хамрах хүрээ муу хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хорих ангуудад ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан тухай мэдээлжээ. Эмчилгээнд хамрагдсан 41 орны дотор 7 улс 35%-аас бага, 14 улс 95%-аас дээш хамрагджээ. Дэлхийд анх удаа 2022 онд хоригдлын эрүүл мэндийн асуудлаар бага хурал зохион байгуулжээ. Уг хурлаар хорих ангид хэвтэн эмчлүүлэх, үзлэгт хамрагдаагүй, идэвхтэй тохиолдлуудыг илрүүлээгүй, хориг арга хэмжээг дагаж мөрддөггүй, эмчилгээ болон эмнэлгийн боловсон хүчин хангалтгүй, урам зориг өгөх болон бусад төрлийн сургалт зохион байгуулдаггүй, эмнэлгийн ажилтнуудад тавих хяналт сул, түргэн тусламжийн үйлчилгээ хүртээмжгүй зэрэг асуудлыг хөнджээ. Сүүлийн үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх талаар эерэг алхмууд гарч байна. Энгийн иргэдийн нисэгний С вирусын тархалт 1.7%-тай, харин шоронд 6% байна. Англи улсад эрүүл мэндийн үйлчилгээ, хувийн хэвшил буйны байгууллагууд хамтран элэгний С вирусын илрүүлэхийн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Америкийн нэгдсэн улсын Жоржиа мужид 2021-с 2014 онд хорих байгууллагад гепатит С вирусын эмчилгээг үн төлбөргүй хийснээр 2014-өөс 2021 оны хооронд 98.7% нь эдгэрсэн байна. Молдов улсад сүүлийн 20 гаруй жил зүү тариурын хөтөлбөр хэрэгжүүлснээр 2012-оос 2021 онд хорих ангуудад С вирусын халдварын тархалт 13.1%-аас 1.6%, 8.6%-аас 3.6% болж тус буурчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу зарим улс орнуудад хорих анги хариуцсан яам болон эрүүл мэндийн яам нь хоригдлын эрүүл мэндийн асуудлыг хариуцаж байна. Кувейт улсад 1954 оноос хойш хоригдлын эрүүл мэндийн асуудал эрүүл мэндийн яамны харьяанд байсан бол Норвеги улс 1960 онд хоригдлын эрүүл мэндийг хууль зүйн яамнаас салгажээ. Үүнийг бусад улс орнууд тэр дундаа Англи, Уэльс, Финланд, Португал зэрэг улс хэрэгжүүлсэн байна. Хамгийн сүүлд буюу 2023 онд Казахстан улсад цагдан хорих асуудлыг бүхэлдэн эрүүл мэндийн яам хариуцдаг болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хорих ангуудад эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн ажилтнуудын ёс зүй, мэргэжлийн стандартыг мөрддөг хэдий ч шоронгийн ажилтнууд эмнэлгийн үйлчилгээг үл тоомсорлсон хэвээр байна.
Харин Европын 8 оронд эрүүл мэндийн яам нь хариуцдаг тул эдгээр зөрчил бага байна. Шоронд хоригдож байгаа хүмүүсийн сэтгцийн эрүүл мэнд харьцангуй муу байдаг. Америкийн нэгдсэн улсын шоронд хоригдож буй хүмүүсийн 43% нь нэг болон хэд хэдэн сэтгцийн эмгэгтэй гэж онцлогдсон бөгөөд дөнгөж 26% нь шоронд орсноосоо хойш эмнэлгийн тусламж авсан байна. Европын зөвлөл болон сэтгцийн эрүүл мэндийн зөвлөлийн бүс нутгийн судалгаагаар хорих ангуудад сэтгцийн эмнэлгийн тархалт асар их буюу тгээс 80% гэжээ. Судалгаанд хамрагдсан улс орнуудын 90% нь хорих ангуудад сэтгцийн эрүүл мэндийн талаар үндэсний хэмжээний бодлого баримтдаг бол зөвхөн 74% буюу 31 улс хорих ангийн ажилтнуудад сэтгцийн эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулдаг гэсэн байна. Шорон дахь эмэгтэйчүүдийн сэтгцийн эрүүл мэндийн талаар судалгааг хийсээр байна. Англи улсад эмнэлгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд шоронд хоригдож буй өндөр настай эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 20 гаруй хувь, эрэгтэйчүүдийн 8 хүрэхгүй хувь нь сэтгэл гутралын оноштой байжээ. Испанийн Каталон хотод 2020 онд шоронд хоригдож буй эмэгтэйчүүдийн 51%, эрэгтэйчүүдийн 37% нь түгшүүртэй байсан бол хорих ангийн нийт хүний 16.5% түгшүүртэй байжээ. Эрэгтэйчүүд шизофрен өвчнөөр өвчлөх нь өндөр бол шоронд хоригдож буй эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдийн хувьд хувийн зан чанарын эмгэг, сэтгэл гутралын тархалт их байна. Шотланд улсын засгийн газрын судалгаагаар эмэгтэйчүүдийн сэтгцийн эрүүл мэндийн байдал өөрийгөө гэмтээхэн шоронд байгаа эрэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байгааг тогтоожээ. Шинээр хийгдсэн судалгаагаар хорих ангуудад COVID-19 тахлын нөлөөгөөр сэтгцийн эрүүл мэндийн хямрал уламд ордож байгааг илрүүлжээ. Англи Уэльс улсын судалгаанд хамрагдагчдын 85% нь 20 цэрийн үеэр нэг өдөр шоронд хоригдож буй 3 хүн тутмын нэгээс илүү нь гэмтлийн дараах стресс өндөр байгааг илтгэх хүнд түгшүүрийн эмнэлгийн шинж тэмдэг илэрсэн бөгөөд 3/2 нь хөл 20 цэрийн үед сайжирсан гэхээсээ илүүтэйгээр сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж муудсан гэж мэдэгджээ. Хорих ангуудад сэтгцийн эрүүл мэндийн боловсон хүчин хангалтгүй байсаар байна. Шинэ Зеланд улсад 2023 оны 1-р сарын байдлаар хорих ангуудад байгаа сэтгэл зүйн болон дунд зэргийн эрчимтэй нөхөн сэргээх 76 хөтөлбөрөөс 21 нь боловсон хүчний хомсдлын улмаас хойшлогдсон буюу зогссон байна. Европ дахь шоронгуудад сэтгэл зүй ба дунд зэргийн эрчимтэй нөхөн сэргээх хөтөлбөр 1000 хүн тутамд 1.3 ба 1.4 тус байгаа нь сэтгцийн эмч нарын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Сүүлийн үед хорих ангийн ажилтнууд сэтгцийн эрүүл мэндийн хямралд орсон хүмүүсийг тусламж авах хүртэл эсвэл удаан хугацаагаар тусгаарлах арга хэрэглэж байгаа талаар мэдээлжээ. Сэтгцийн өвчтэй хоригдлуудын хувьд тухайн хүний сэтгцийн эмнэлгийн улмаас тушаал биелүүлэх боломжгүй, тэр байтугай юу болоод байгааг ойлгох чадваргүй тул шоронгийн ажилтнууд цочрох буй чинжүүний шүршигч зэрэг зэвсгийг хэрэглэж байсан байна. Шоронд хоригдож буй өндөр наснуудын хувьд нас барсан, нас барах төхөж буй хүмүүсийн тоо дэлхийн зарим оронд ихсэж байна. Энэ нь шоронд ахмад наснуудтай холбоотой бэрхшээлүүд, тэр дундаа хөнгөвчлөх болон нас барсан үеийн тусламж үйлчилгээний хэрэгцээ үүсэж байна гэсэн үг юм. Европын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний нийгэмлэгээс 2021 онд Европын 8 улс, Австрали улсын хорих ангуудад хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Шоронд байгаа өндөр наснуудын тоо нэмэгдэж байгаа хэдий ч харьцан буй цөөн хорих ангид хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг болохыг тогтоожээ. 9 орноос зөвхөн Англи улсад зарим сонгогдсон хорих ангуудад хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг шорон байдаг. Үүний нэг нь адил нас барах үеийн тусгай тусламж үйлчилгээ түгээмэл биш боловч сүүлийн үеийн зарим санаачлагууд гарч наад зах нь өндөр хөгжилтэй орнуудад ийм үйлчилгээг хөгжүүлэгчийг хандлагатай болсныг харуулж байна. Зарим улс оронд өршөөл үзүүлэх байдлаар шоронгоос суллах механизм хэрэгжүүлж байна. Гэвч энэ механизмыг хэрэгжүүлэхэд нас барахад ойрхон гэдэгт шалгуур шаардлага тавихад бэрхшээлтэй байна. Тухайлбал Мексик улсад ахмад настан эдгэршгүй өвчтэй хүмүүсийг суллах зорилготойгоор ерөнхийлөгч зарлиг гаргадаг байна. Америкийн нэгдсэн улсын хууль тогтоомжид 4 жилийн өмнө эдгэршгүй өвчтэй буюу хөгшөрсөн хүмүүсийг холбооны шоронгоос суллахад туслах заалтууд тусгагдсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 9 дугаар сарын хооронд ирүүлсэн өршөөлөөр суллах хүсэлтийн 80% татгалзсан хариу өгсөн нь гол төлөв улс төрийн үйл ажиллагаанаас шоронгоос суллахыг хойшлуулсантай холбоотой юм. Дэлхийд даяар хоригдлын эрүүл мэндэд хангалттай хэмжээгээр анхаарч чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Зөвхөн хоригдол төдийгүй хорих ангуудад ажиллаж буй албан хаагчдын сэтгэл зүйг онцгой анхаарах нь чухал юм. Эрхийг хязгаарлуулсан асуусан иргэдийг сэтгэл санаа тогтворгүй, итгэж найдахаар гэрийн дэмжлэг хэр их байдаг нь бас хэрэгэлзээтэй. Хорих ангид сэтгэл зүйч ажиллуулж тэдэнд ярилцах, сэтгэлээ нээх, улмаар тухайн хүнд ойлгож ухаарах, зөв болох сэжүүр дэм хэрэгтэй байна. Хуульч шууха хоригдлын эрүүл мэндийн талаар танилцууллаа.
Хуульч шуухатай хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжцгөөе.